баярлалаа. За одоо манай амплагийн хамгийн оргил хэсгүүдийн нэг би хэрхэн ажилтдаг вэ ярилцлага маань явагдах гэж байна. Тайзан дээр амдэр явагддаг ярилцлага байгаа. За энэ удаагийн маань зочноор And Global компани үүсгэн байгуулагч захирал мөн M Lab-ийн үүсгэн байгуулагч захирал Анар маань өргөдөн ирж оролцож байна. Баярлалаа. За баярлалаа та бүхэндээ. Заагч намайг нэг күртгэгтэйгээр ирээ би нэг реклам тоглож байгаа юм шиг л шүү дээ. Күртгэний реклам. Тайзан дээр күртгэгтэй гараад их л эвгүүл юм байна. За юуны өмнө бидний урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Бас гадаадаар их яваад яг манай амплагийн үеэр Монгол байж таарлаа. Тэгээд бид нар бас их азтай байлаа. За ингээд ярилцлага эхлэе. Ер нь ярилцлагандаа бэлдэж явах үед бол маш ярих юм маш их байгаа юм байлээ. Тэгэхээр ерөөсөө цаг алдахгүй эхлэхийг хүсэж байна. За хамгийн ихний асуултаа би ямар асуулт тавьмаар байна гэхээр та яг ямар одоо өөрийнхөө хариуцж байгаа ажил үүргийн хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ? Ер нь одоо хідэн одоо албан тушаалтай байна вэ? Миний мэдж байгаагаар бол 2 байна тий. Өөр хийдэг зүйлс одоо сонгуульт албууд бас байдгүй. Ер нь яг одоо хийж байгаа зүйлсийн талаар бидэрт мэдээлэл өгөөч. Яг хүмүүс нөгөө ленд гэж хараад байдаг. Гэтэл одоо яг 14 төсөл хариуцж ажиллаж байгаа. Үндсэн 2 төсөл нь болохоор And Global гэдэг санхүүгийн технологийн компани. За мөн M Lab гэдэг дижитал стартап зориулсан экосистемийг олон улсад үүсгэн байгуулад явж байгаа. Энэ хоёрынхаа доор нэлээд олон төслүүд явж байгаа. За сонгуульд ажиллах юм бол математикийн олимпиадын орны ерөнхийлөгчийн албан тушаал бас эрхэлдэг. Тэгэхээр би өөрөө математикийн хүн. Манай бас математикийн хүн. Манай хоёр төслүүд бүгдээрээ дандаа математикчтэй байдаг учраас яг энэ 3 үндсэн том албан дээр зангидчихж байгаа гэх юм уу да. За одоо юу хийж байгааг нь мэдэж авлаа. Тэгэхээр миний дараагийн асуулт бол таны одоо яг замнал карьерийн талаар юм. За та өнөөг хүртэл те одоо And Global-ыг байгуулах хүртэл маш олон компани стартапуудыг үүсгэн байгуулсан гэж сонсч ирсэн. За миний мэдж байгаагаар G-Mobile-ыг бас үүсгэн байгуулж ирсэн тийм ээ. Тэгэхээр та одоо хаана сургууль төгсөөд ямар мэргэжил эзэмшээд ямар одоо ажлуудыг эрхэлж байгаад өнөөгийн энэ албан тушаал ажил дээр хурж ирвэ гэдэг талаар асуу гэж бодож байна. За бараг 20 жилийн хугацаанд нийтдээ 16 стартап байгуулсан байдаг юм билээ. Тэгээд яг хүмүүс намайг одоо мэддэг хүмүүс нь болохоор их сургууль бол төгсөөгүй. Гэхдээ их сургууль төгсөөгүй болохоор одоо дэлхийн мундаг гениусүүдэд зүүрлээд идэв. Тэрэнд бол би маш дурггүй. Ягаад гэвэл их сургууль бол би төгсөөгүй бол огт биш. 1998 онд Мойсийн 2 сургуулиас нөөрлөг авч орж ирсэн. За Мойстой ороод бол харамсалтай нь би цорын ганц нөгөө интернеттэй сургуульд нь орсон. Тэнцэнэ лабораторид нь байдаг гэсэн учраас хичээлээ хийхгүй хөөгдөж исэн. За тэрнээс хойш Берлинд техникийн их сургууль, Оросд бас нэг тусгай сургууль, Монголд холбоо модель технологийн сургууль, энэ 3 сургуулийг бол гурван 1 жилийн дотор бүх кредитийг дуусгаж исэн. Тэгэхээр миний хувьд бол бүр 15 настайгаас хойш их сургуульд сурах гэдэг чинь юу юм бэ гэдгийг өөрөөсөө байнга асууж ирээд миний амьдралын зам нь юу юм. Тэгэхээр их сургуульд бол заавалчгүй сурах ёстой. Хүн тэнцээ төлөвшил авдаг, юмыг хийж бүтээх, олон хүмүүсийн гаргаж явсан мэдлэгийг багцлж сурах ёстой. Тэгэхээр нөгөө их сургуульд сурдггүй гэдэг ярианд бол би маш их дурггүй. Миний хувьд бол диплом байхгүй ч гэсэн би бол нэгээс нь хөөгдсөн ч гэсэн 3 их сургуулийг 1 жилийн дотор төгсөж байсан. Бүх шалгалтуудын ялангуяа математикийн шалгалт, программын шалгалтуудыг бол шууд өгөөд явчихдаг байсан. Тэгэхээр надад бол угаасаа диплом хэрэггүй байсан. Ягаад гэвэл би дипломыг юу гэж харж ирсэн бэ гэхээр ажилд орохын тулд диплом хэрэгтэй. Төрийн албанд орохын тулд диплом хэрэгтэй. Гэхдээ би хизээч ямар нэгэн компанид ажилд орохын төлөө амьдралын зорилгоо тодорхойлоогүй. Бор зүрхээрээ явъя. Өөрөө юм хийж үтээ. Тэрний тулд эрдэм мэдлэг хэрэгтэй гэдэг утгаараа сургууль сурж исэн. Хайрын цаг хугацаагаа алдахгүй тулд ерөөсөө өдөр шөнөгүй хичээл хийдэг гэсэн. За баярлалаа. Сургууль тий төгсөөгүй ч гэсэн маш олон сургууль маш хичээлээ хийж байсан юм байна. За дараагийн айгүй харамсалтай юм байдаг шүү дээ.
Нөгөө цаг хугацаа ухраажуулдгүй нөгөө кино гардаг шүү дээ. Тэгэл нөгөө оюутны амьдрал парти, марти, диско гэл. Тэгэхээр би ерөөсөө огт мэддэггүй. Яг тэгэхээр ерөөсөө өдөр шингүүл хичээл хийж идэг гэсэн. Сая одоо манай Мосенгийнхэн гэхэд фэйсбүүк дээр ütсэн байл да. Анар одоо ингээл 200 төгрөгөөр TC-ний физикийн бодлогыг бодож өгдөг гэсэн ингээл. Надад оюутны амьдрал байгаагүй. Тэгэхээр нөгөө оюутны амьдрал гэдэг чинь яагаад ч буцааж олж авч чадахгүй юм байгаа байхгүй. Хамгийн харамсдаг юм тэр. Яагаад гэвэл би парти диж үзээгүй, караокед орж үзээгүй. Тэр топ 10 нэрээ нэг удаа орж үзсэн. Гэхдээ оюутны амьдралын хамгийн сайхан үе чинь бас тэнд байдаг юм байна. Тэр нь надад ерөөсөө огт байхгүй. За 16 стартап байгуулж исэн байна гэлээ штэ. Эндээс та хамгийн онцлог зарим нэгийг бас жишээ болгоод дуртаач. За G-Mobile-ыг жишээлх юм бол одоо маш амжилттай явж байгаа компани. Тэрийг та маш залуудаа байгуулж исэн гэж сонссон уншсан тий 24 настай. Магадгүй G-Mobile-ийн талаар өөр бас сонирхуулах магадгүй одоо бүтлгүүцсэн компани талаар ярил. G-Mobile яг яаж үүссэн түүхийг нэрлэхгүй байх л та. Би ерөөсөө юм сурахын тулд тухайн үед Micom гэж компани байсан, Монголын цэглэл холбоо компани. Тэр компанид энд ерөөсөө дипломгүй өрнө орж юм сурна гэдэг бүр зүтгэсээр хагаад нөгөө компанийн бүх цэцэрлүүд надад хамгийн дургу орохгүй гэж яхад зүтгэсээр хагаад ороод тэр компанид хамгийн шилдэг инженер нь болж исэн. Тэгээд NetSoft гэж стартапыг байгуулж исэн 2001 онд. Одоо энэ Nubank-ийн Dashka, Никkel Gamba гэж хүмүүс мэддэг. Бид хэд байгуулад тэгээд сүлжээний хамгаалтын төхөөрөмжийг Монголд анх удаа Monel-ийн дараа бид нэр хийсэн. Одоо тухайн үеийнхээ салбарын шилдэг мэрэгчлэн бол болох одоо энэ Colpro-гийн тулгаа байна. За Гамболд гэж хүн гол концептыг гаргасан. Харилцаа холбооны зохицол хорооны дарга байсан Балгаа гэж бид хэд хүмүүс нийлээд сүлжээний хамгаалтын төхөөрөмжийг Монголд анх удаа игээд хаан банкны бүх салбараар, Монгол шуудангийн бүх салбараар Mobicom гэвэл ерөнхийдөө маш их тавьж зарсан. Тэгээд бид нар ерөөсөө нэгэн дээрээс нь $20 л маржин олдог гэсэн. Нөгөөх нь цалингаач тавьж хүрдэггүй. Гэтэл нөгөөхийг манай дундын зуучилдаг компани болол цаашаага $800 маржин нэм зардаг байсныг мэдсэн. Хэдэн зуун ширхэг дээр $800 маржин бидний бүтээсэн юмыг. Тэгээд нэг өдөр яг би бухимдаж орж ирээдгүй одоо ингээд хүний оюуны хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Бид нар өөрснөө зарж чадахгүй байна. 23 настай байлаа тэр үед. Хамтрагч дээр одоо манай балган сүрэн гээд хураах тэр бид нар яах ёстой юм бэ гэхээр одоо хогч нь чи зүгээр л төхөөрөм зарж штэ. Нөгөө хүн чинь шийдэл зарж байна. Тэгээд тухайд за тэгвэл шийдлийг хийя гэсэн чинь мань хүн инээснэ. Тэр үед одоо 3 дахь оператор гэж байгаагүй Mobicom Scale 2 байсан. За таны шийдэл гэдэг нь юу юм бэ? Би болохоор нэг шилэн кабель ойлгоодсэн. Мань хүн болохоор үгүй чи яг одоо 3 дахь тендер зарлах чинь энийг л авах юм бол бид нар бодож байгаа юм хийж чадна шүү дээ. Тэгэхээр 23 настай зүгээр инженер шүү дээ. Нэг стартап ажлын хажуугаар хийчихсэн. Яг дайггүй амжилттай явж исэн. Тэгтээ мэдээж стартап болохоор ашиг олдгоо. За тэгвэл 3 дахь операторыг авчи. Одоо өнөөдөр Unitel шүү дээ. Тэр Unitel гэж нэрч байгаагүй. 3 дахь операторыг авъя л да гэх. Хөдөөнөөс ирсэн нэг инженер сургууль төгсөөгүй те. Тэгээ хэлсэн чи манай тэр ах чи манай техник албаны дарга бас инээснэ. Үгүй яг чи нэг $2 сая олоод ир. Тэгвэл тэгэл хийчи. Би нэг яг 20 минут тэр энэ акшныг би ерөөс хизээч мартдаггүй. 20 минут бодож ийсэн. За би $2 сая олоод ирээ. Та техник албаны захирал нь болох уу гэсэн мань хүн инээснэ. Чи $2 сая олоод ирвэл тгийл гэж. Тэнгүүд нь шууд гүйцэтгэх захирал руу ороод. За би 3 дахь операторыг авах гэж байна. Тэр чи одоо яг 30 минутанд болсон яриа шүү дээ. Миний нас залуу туршлага өрөхгүй. Та захирлыг хийх үү гэв. Тэгсэн чинь мань хүн нэлээд гайхаж харж ярьжсэн. За яг уу чи одоо авчих юм бол тгий даа гэж байна. Тэгээд манай аав чи хөдөө байдаг. Би чинь бол яг инженер амбицтай одоо өдрийн хоолны мөнгөчгүй байсан хүн чинь тэгээд тийм $2 сая олно гэж яваад тэгээд Bridge Group-тэй маш их хүмүүстэй уулзсан, цэрэн бонцог гарттай уулзсан. Тэгэл анхныхаа хөрөнгө оруулалтыг босгосон. Тэгээ 24 настайдаа тендертэй ороод ялагдсан. Тухайд BSP гэж компани. Одоо BSP Electronics шүү дээ. Тендерийг аваад ялаад. Үнэхээр туршлага дутсан л та. Тэгтээ гандан буурахгүй явсаар хагаад 4 дахьчийг байгуулсан.
За дөрөвдөгчийг байгуулсан түүхийг ярих юм бол одоо маш олон улс төрчдийн дургуг хүргэх байх. Сонирхолтой юм. За одоо таны хариуцж байгаа үндсэн ажил бол And Global компани тий. Тэгэхээр энэ And Global компани маань бас яг ялангуяа зүүн өмнөд Азид хэлж байгаа expansion хийж байгаа гэж маш их мэдээ явдаг тий. Энэ талаар та And Global маань ер нь яг юу юм бэ? Яг ямар компани юм бэ тий? Яг ямар үйл ажиллагаа явуулт юм бэ? Тэгээ одоо олон улсад гарч байгаа энэ процессын талаар бид нарт бас жоохон дэлгэрүүлж ярьж өгөөч. За энийг бол яг харин их хэрэгтэй асуулт байна л да. Хүмүүс лендмен гэж хараад байдаг. Гэтэл And Global бол өөрөө бид нар болохоор одоо дэлхийд тойроод сууж байгаа дандаа энэ тэнд ажиллаад үзчихсэн амжилттай бизнес эрхэлж байгаа математикийн доктор, профессор гадаадад сурж том компанид ажилладаг залуучууд нийлээд байнга ярьдаг байсан асуудал бол за энэ Монголд улс төрд орохгүйгээр эх орноо яаж өөрчилж болох вэ? Тэгэхээр юунаас эхлэх вэ? Хатуу тогтсон юм улс төрөл рүү орохгүй. За Монголд яаж ч бизнес хийгээд хэцүү. Бид нар одоо эдийн засгийн ороо босгоо байгаа үед бол бусдын жишгээр явахаас өөр аргагүй. Бидний бизнес хийх нь гол зорилго байгаагүй. Олон улсад монголчууд юм хийж чаддаг. Залуучууд нийлж чаддгийм байна гэдгийг харуулъя. Олон улсад бизнес хийнэ гэдэг чинь тийм айхтар нэг хосгүй, хорвоод хосгүй хүмүүсийн хийдэг ажил биш. Монгол залуучууд заавал тэр JP Morgan, Goldman Sachs ажилдаг биш. Тийм шиг компанийг байгуулад тэрийг хийж болдгийм байна гэдгийг харуулад залуучуудынхаа нэг сэтгэхүйг өөрчлөе л гэж зорьсон. Тэгэхээр тэр зорилгодоо хүрэхийн тулд бид нар яаж таниулах вэ? Монгол залуучууд хиймэл оюун ухаан, математик гэж ярихаар Монгол гадныхан байтугай монголчууд нүүрснэ итгэдэг шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөлд хөрөнгө оруулалтыг татан босгох юунаас эхлэх үү гэдэг дээр бид нэр өөрснөө математикийн хүмүүс учраас санхүүгийн технологиг сонгосон. Тэгэхээр энийг бидний зорилго бол банк санхүүгийн технологиор дамжуулаад олон улсад монгол залуучууд хийж чаддгийг гэдгийг батлан харуулах зорилготой компани болохоос бид нэр нэг яг тийм технологи ашигласан санхүүгийн байгууллага биш. Бидний үндсэн зорилго бол монгол залуучууд хийж чаддаг гэдгийг л харуулах зорилготой. Тэгээ энэ компани энэ ажлынхаа хүрээнд бид нар ганц монголоор тогтохгүй үндсэндээ 2020 он гэхэд нэг 20-д улсад нэвтрэхээр ажиллаж байгаа. Гэхдээ энэ хоорондоо бол маш их зовлон бэрхшээлийг туулж байна. Одоо эрдэнтгийнээр харах юм бол ингээд манай багийнхан ч бүгдээр ингээд нэг цуснд гойччихсан, шархтчихсан, наана их сайхан залуучууд л яваад байгаа боловч их л ядарч зүдэрж яваа хүмүүс л дээ. Одоогоор аль биесээр Филиппинд бид нэр стартап бидний бас зүүн өмнөд Сингапурт бүртгэлтэй Сингапурынхаа бас 8 дахь амжилттай явж байгаа финтек стартап гэж тооцогддог. Өнөөдөр бол Филиппин улсад банк үсгийн зөвшөөрөл авчихсан, банк худалдаад авчихсан. Яг хүмүүс ерөөсөө үйлчлэгийг нь харахгүй болохоор мэдэхгүй байгаа. За Мянмар улсад үйл ажиллагаа явуулж байна. Камбож улсад бид нэр аль хэдийн бүтлгүүт ичгсэн. За Индонез руу бас орох гээд явж байгаа. Ер нь бол манай урт талд бол маш том баг ажиллаж байгаа. Монголын дотоодын хэвлэл мэдээлэл хэрэгслэр бол зөвхөн лендийн талаар л гардаг. За удахгүй бас нэг сард бид нэр Монголд бол бас стартап гэдэг чинь том байгууллагуудад залгиулаад явдаг газар биш. Тэр том байгууллага нь болж чаддгийг маа гэдгийг харуулах нэлээд том мэдээ дуулгах байх. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай л явж байна. Стартап мөртлөө бид нэр том санхүүгийн байгууллагууд залгиулахгүйгээр өөрсдөө ягаад гэвэл бидний зорилго бол залуучууд хийж чадна гэдгийг харуулах зорилготойгоор хийж байгаа технологи тэр том хөвшөнд нь хүрнэ гэдэг амбицтай явж байна. Тэрнээс ч өнөөдөр одоо манай компаниг бол Японич тэр, Солонгосынч тэр, Монголынч тэр компаниуд худалдаж авахыг бол маш их оролдож байгаа л да. За тэр сайхан мэдэг тэсээ ядуу хүлээж байна. Тэгээд And Global бол олон улсын зах зээлээс бас нэлээд их мөнгө босгоод байгаа гэж мэдээнүүд яваад байгаа. Тэгээд миний бодлоор баг Монголоос тэр хэмжээний мөнгө босгосон, одоо доллар босгосон тий Монголын анхны стартап компани ах гэж бодож байна. Тэгээд энэ дээр ер нь одоогор хэр хэмжээний капитал хөрөнгө олон улсын зах зээлээс босгоод байгаа вэ? Ер нь одоо энэ хөрөнгө босгох гэдэг зүйлийн талаар та бас бид нарт ярьж өгөөч. Та түрүү хэлээд дөнгөж 23-24-т 2 сая доллар босгоод ирийг л хэлж исэн гэж байна. Тий. Тэгэхээр ер нь миний бодлоор бол таны маш сайн гаргуу сайн хийж
чаддаг зүйл бол ер нь хөрөнгө босгох юм болов уу гэж бодож байна, зөв үү? Тэгээ ерөнхийдөө тэр чадвар мөн л дөө. Анд глобалын хэмжээнд таваад үзэх юм бол яг би өнөөдрийг хүртэл яг ингээд 2 жилийн өмнө бол би нийтдээ 16 стартап дээр 24 сая доллар татчих босгосон юм байлээ. Гэхдээ яг G-Mobile нь бол нэлээд том хувийн эзэлдэг. Энэ бол өөрөө холбооны оператор байсан ч гэсэн бизнес концепт нь шинэ байсан. Харамсалтай нь хөрөнгө оруулагч нь тэрүүгээр нь явуулаагүй. Өнөөдрийн хүртэл яг 2 жилийн өмнө 24 сая байсан ч гэсэн яг өнөөдөр ингээ харахад би нийтдээ 80 сая доллар татан төвлөрүүлсэн байт юм байна. Хөрөнгө оруулалт татдаг хүмүүсийн хувьд 80 сая доллар одоо жишээ нь банкируудын хувьд айгүй жоохон мөнгө инээдтэй байдаг л та. Би 500 саяын бонд босгосон ч юм уу тиймэрхүү юм ярьдаг. Гэтэл стартап дээр буюу бизнес төлөвлөгөө байхгүй хаач байхгүй санаан дээр та стартап залуучууд одоо мэдчих. Ийм солиотой юм хийх гэж явж гинэ гэд бизнес план хаана байгаа гэхээр энэ хизээч байхгүй модель учраас би мэдэхгүй байна гэ. Ийм юм дээр мөнгө босгоно гэдэг бол айгүй хүнд. Тэгэхээр өнөөдөр яг дан тэр санаан дээр 80 сая доллар босгосон гэдэг бол миний хувьд бол би бас энэ бол айгүй миний хувьд баг 800 сая доллартай тэнцэх хөдөлмөр гэж хардаг. Анд яг хүмүүсийн мэдхэн Анд Global-ийн хувьд бол нэг 15 сая доллар яг өнөөдрийн байдлаар аль бисаар баталгаажсан байгаа. Гэхдээ Анд Global компани бол өнөөдөр 80 сая долларын үнэлгээгээр олон улсын томоохон хөрөнгө оруулагчтай Япон болон Америкийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж байгаа. 80 сая долларын үнэлгээгээр гэсэн үг. За миний нөгөө хариуцж байгаа төсөл M-Lab гэдэг төсөл маань болохоор үндсэндээ бас нэлээ маш томоохон одоо удахгүй та бүхэн олон улсын хэвлэл мэдээлэлээр харж эхлэх байх. Дараа жилийн 2 сараас тэн дээр бол огт дэлхий дээр огт байхгүй санаа. Нэг ч хуудас цаас байхгүй хэрнээ санал нь ерөөсөө цаг тутам ингэж oversubscribe буюу одоо хэд дахин илүү өндөр санал авч хөрөнгө оруулалт босгож байгаа. Тэгэхээр яг нөгөө хүн бол нөгөө хүнд юу хийж чаддгаа батлаа харуулад үнэхээр өнгөрсөн хугацаанд юу хийсэн үнэхүү үнэнч сэтгэлтэй байсан гэдгийг харуулж чадах юм бол хөрөнгө оруулалт босгоно гэдэг чинь тийм хэцүү зүйл биш. Өнөөдөр хүртэл одоо миний урдын төслүүд амжилтгүй болж исэн ч гэсэн чадлаараа хийж бүтээх гэж зорьсон тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн учраас амжилтгүй төсөлд минь хөрөнгө оруулж исэн хүмүүс ч хөрөнгө оруулдаг. Олон улсын хөрөнгө оруулагч ч гэсэн ямар үр дүн гаргаж байгааг нь харж байгаа учраас тэр итгэлцэлтээр суурлаа дараа дараагийн шатны хөрөнгө оруулалтуудыг хийж явдаг. Тэгэхээр тухайн хүний хандлага, хичээл зүтгэлийг л их харна л да. За баярлалаа. За манай энэ ярилцлагын нэг айгүй чухал хүмүүсийн мэдхийг хүсдэг нэг асуулт бол одоо зочин маань яаж ажиллаа явуулдаг вэ? Ажиллаа хийдэг вэ гэдэг асуулт байдаг. Тэгэхээр таны хувьд ер нь ямар онцлогтой, ямар арга барилаар ажиллаа хийдэг вэ? Ер нь ажлын дундаж өдөр одоо сүүлийн үед бол яаж өнгөрөх вэ? Зарим хүмүүс л одоо айгүй хурдан хийдэг, мультитаск хийдэг те. Зарим нь болохоор хайгуу нухацтай гэж янз янз байдаг шүү дээ. Яг уу миний бас гол чадрын нэг юм бол их бас зарим онцгүйч гэж хэлээд идэх. Айгүй олон юм дээр зэрэг ажиллаж чаддаг. Жишээ нь одоо ингээд нэг газар 3 яриа зэрэг нэг хурлын өрөөнд болж ийлгээд гурвангийн зэрэг сонсож чаддаг. Гурван зэрэг анхаарлаа хандуулж чаддаг. Яг тэрнтэй адилхан ингээд маш олон төслүүдийг зэрэг ингэж хандл одоо ингээд зохицуулж чаддаг л да. Гэхдээ маш их ядардаг. За тэгээд яг би одоо ингээд мондөг бизнес эрхлэгч чиг ингээд айхтар ингээд нарийн цагийн хуваар хөдөлж явдггүй. Хүн харах юм бол их замбраагүй юм шиг. Ерөөсөө нэг санаанаас нэг санаараа үсчиж маш их хүмүүстэйгээ уулзаж, ярилцж, брейнсторминг маш их хийж өөр төсөл дээр явж байгаад өөр төслийнхөө шийдлийг олох гэх мэтлэн тиймэрхүү арга барилаар ажилладаг. Яг одоо корпорэт бизнес эрхлэгчдийн зүгээс харах юм бол маш их замбрааг дэг журамгүй ажилдаг юм шиг харагддаг. Гэхдээ тэр нь миний хувьд бол өөрөө давуу тал байдаг. Ажлын нэг өдөр юу ямар хөө байдлаар өнгөрч байна? Хэдэд босоод одоо хэдэд ажиллаа гэхлээр хэдэд дуусах уу те? За ер нь бол 4 цаг унтна. Тэгээ одоо сүүлийн үе заримдаа 2 цаг болно. 3 хоногч нойргүй явна. Энэ бол айгүй маш муу чадвар. Тэ хамгийн тансаг хэрэглээ бол унтах. Саяхандаа одоо 5 жилийн өмнө кино үзчихлээ л та. Ингээл нөгөө мондөг бизнесмэнүүд ингээд нэг 5 цагийн хууртай л ажиллаа төлөлөө явдаг. За ийм ханаалтай юм гэж юу эсэ гэсэн. Одоо яг өөрөө яг тийм байдалд орцсон байгаа. Тэгэхээс ч өөр аргагүй байдалд орсон. За
Тийм тэгэл өглөө босоод ерөнхийдөө технологийн өмөртлөө технологи ашиглах хамгийн дургу. Одоо танайх дээр асуусан байл да ямар ап ашигладаг вэ гэж энд. Би баг ап ашигладаггүй. Ерөнхийдөө нөт ашигладаг. Зүгээр ганцхан нөтөн дээр юм тэмдэглэдэг. Google Sheet-эн дээр тэр нэг зохион байгуулалтын бүх юм ингээд замбраагүй бичиж явчихдаг. Тэгэхгүй бол айгу мондог одоо Wunderlist, Trello, Wrike энэ гэдэг апыг ерөөсөө ашиглаж чаддаггүй. Дургу. Ер нь утсан дээр илүү дутуу авч байхгүй. Тэгээд технологиос бол ер нь залхдаг. Тийм өөр арга барилаар ажилладаг юм да. Тэгээ өглөө босоод ерөнхийдөө ямар ап ашигладаг вэхээр нэг цорын ганц ашигладаг ап нь би өөрөө систем инженер хүн, программист хүн өөртөө зориулж бичсэн X-Data гэдэг дата майнингийн програм бичсэн. Одоо ингээд мэдээллийг уншихад ингээд багцлж ирээд яг надад хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй хүргэж идэг нэг тийм систем байдаг. Тэрийг л ер нь байн уншаад тэрэн дээр бол 3-4 цаг зараад за ирээдүй юм болж байгаа юм байна. Чиг хандлага юм болж байгаа юм байна. Ийм юм дээр бид нар алдчихж байгаа юм байна. Ийм юм дээр олж байгаа юм байна гэдэг анализ хийгээл тэгэл ер нь дандаа л хүнтэй уулзах ажил юм. Хүнтэй л уулзчихл өдрийг өнгөрөөндөө. За маш их ажилтдаг юм байна. Тэгэхээр бас их ажиллахаар мэдээж хэрэг энерги их зарцуулна те. Тэгэхээр энэ энерги одоо яаж буцааж нөхөж олж авдаг вэ? Та юу хийж те? Эсвэл зүгээр ажиллаа хийгээл ажилласаа энерги аваал ингээл яваад идэггүй. Эсвэл өөр зүйлс хийгээд тэрнээсээ ирч хүчээс хэлбээд явдаг уу? Чөлөө цагаараа юу хийж вэ? Чөлөө цаг байгаа бол чөлөө цаг одоо харамсалтай байхгүй болсон. Миний хобби ч бол өөрөө автоспорт шүү дээ. Автоспортын мэргэжлийн тамирчин, мотоспортын сонирхогч. Чөлөө цаг байхгүй болсон. Хөрөнгө оруулагчид гэрээ ихтэй бүр уралдахыг хориглоно гэсэн заалттай. Бүр хугацаа заасан. Тийм учраас би мотоцикл машинаар уралдаж чадхаа болсон. Workaholic гэж нэрлэдэг. Одоо ажлын хинэтэн. Оюутан байхдаа одоо хичээлийн хинэтэн байсан бол одоо ажлын хинэтэн. Амарч чаддгүй. Амархаараа ямар нэгэн байдлаар гим хийгээд байгаа юм шиг, нүгэл үлдээд байгаа юм шиг. Зөөвөртэй. Сая нөгөө Окогийн нэг хичээлийг сонссон л доо. Одоо амарч чаддгүй юм бол амжилттай бизнес эрхлэгч биш хүн гээд. Тэрийг айгүй сайн ойлгож байгаа. Гэхдээ тэрний нэг муу тагвар нь гэхээр тэрийг сонсцсон ч одоо ажлаа бас хийж чадгаа болсон. Ажлаа ихээр бас буруутай юм шиг санагдаад амарх ёстой гэдэг. Амархаараа буруутай юм шиг санагдаад нэг тийм зовлонтой байдалтай байгаа. За яг таны энэ хариултыг сонссон чинь бас нөгөө өглөө танилцуулсан Илон Маскын ном санаанд орж байна. Тэр номон дээр бас гардаг. Илон Маск нөгөө ерөөсөө амралт авдаггүй тэгэл ингээл ажиллаа л идэг хүн юм байна л да. Тэгээд нэг удаа амралт аваад ингээд гадагшаа явсан чинь тэр усаасаа өвчин тусаад тэгээд ерөөсөө баг яг үхгээ шахсан. Тэрнээс хойш ер нь баг амархаа болцсон гэж. Амралт чамайг ална гэдэг тэгээ өөртөө тийм өрөө дэвшүүлцэг гэх юм уу? Нэг тийм философи гаргачаа тэгээ тэрийгэ дагдаг гэж байна. Тэр санаанд орчлоо. За та сүүлийн үеийн мэдээллийг одоо яаж олж авдаг вэ? Мэдээллийг одоо номноос авж гин үү эсвэл энэ сайтууд те интернетээс авж гин үү? Яаж өөрийгөө ингэж сэнгэлж апдейтэд болж явдаг вэ? Түрүүн хэлсэн тэр нэг би баг 3 жил өөртөө зориулаад баг тагнуулын систем шиг нэг тийм систем хийгээд байгаа. Яг ингээд надад хэрэгтэй байгаа бүх мэдээллийг ингэж дата майнинг хийдэг систем л да ингээд суглаагаад за би энэ баталгаат их усрээс энэ мэдээллээс ийм сэдвтэй ийм одоо онцгойлох сэдв орж ирсэн юмыг ингээд надад багцалж хүргэж иргээд тэрэн дотор ингээд өөх нь ингээд crawler гэдэг одоо мөлхөгч гэсэн үг л да ингээд интернетээр хайгаад монгол байна уу англи байна уу хамаахгүй надад хэрэгтэй мэдээллүүдийг түүгээд авчирч өгчдөг. Өөртөө зориулсан Facebook юм уу та. Тэгээд тэр нь ингээд мэдээлэлээр намайг бөмбөгчдөг. Тэрийг бүр уншихгүй бол одоо хэрэгтэй мэдээлэл би Bloomberg ч юм уу, TechCrunch ч юм уу. За жишээ нь Unread-с энэ ингээд Unread-ийн мэдээлэхэд чинь танай би апас биш. Би зөвхөн яг миний өөрийн системээс уншчихдаг байхгүй. Тэгээ ингээд уншиж айгүй тийм үр дүнтэй хурдан мэдээллийг авдаг. Тэгээ хэрэггүй мэдээлэл бас уншдаггүй гэсэн үг. Тэрнээсээ сонирхолтой юм байна. За хөгжим киноны хувьд та ямар сонирхолтой вэ? Хөгжим хэр сонсдог вэ? Кино хэр үздэг вэ? Тэрнээс за хөгжим бол одоо үннээ л хэлье. Түрүүн хэлсэн. Огт хөгжим идэхгүй. Караоке руу сая хийвлээ. Сая нэг 3 дахь удаага орсон уу сая. Тэгээ орсон чинь надад бол айгүй хэцүү юм бэл. Ингээ зүгээр л суугаад идэв.
Тэгээд хөгжим бол огт мэдэхгүй. За хөгжмийн хувьд гэх юм бол яг хуу сонсно. Жишээ нь Lost on You энтергээ сүлд гарсан дуу байгаа шүү дээ. Despacito энтер бол сонсно. Үгийг мэдэхгүй. Тэгээ манай хүн хэлээд идэг чи одоо ингээд 4-5 дуутай. За ерөөсөө тэр урсгал мурсгалыг ерөөсөө мэдэхгүй. Тэгээ киноны хувьд гэх юм бол мэдээж кино телевизрийг цорын ганц зорилгоор үздэг. Кино үзэхийн тулд. Тэгтээ нэг асуудалтай муу илүү гоё юм гэх юм бол ямар ч хит кино одоо Marvel-ийн кинонууд энэ одоо Mission Impossible гарлаа 4-р ангил гарлаа гэхэд чинь би бүгдийг үзсэн. Тэгтээ 4-р ангийн гарахын тулд эхлээд 1-р анги, 2-р анги, 3-р ангийг үзчихээ 4-р ангиа үздэг. Яг гэвэл би 6 сарын дараа нэг үзсэн киногоо үзэхээр яг шинэ кино шиг үздэг. Бүгдийг нь мартцсан байдаг. Тэгэхээр миний энэ тархинд нэг асуудал байгаа гэж бодоод байгаа. Сайн тал нь юу вэ гэхээр хит киног 2-3 жилийн дараа үзэхэд яг шинэ кино шиг үзнэ. Наа чи их гоё юм байна. Наа чи бол хэрэгтэй шүү. Гоё ч гэсэн бас асуудалтай. Жишээ нь одоо ганцэргийг бол энд таньчаад маргааш гудамд явах юм бол танихгүй. Хүнийг царайгаар нь цээжилдэг, орчноор нь цээжилдэг. Тэрнээсээ болоод нөгөө их цантай, муухай ааштай, педгэр гээл хөрхийн нөгөө хүн танихгүй байгаа байхгүй юу? За та юунаас ер нь урам зориг ирж хүч авдаг вэ? Одоо нөгөө мотивац гэж ярьдаг шүү дээ, inspiration. Урам зориг ирж хүчийг юунаас олж авдаг? Энэ бас хэцүү асуулт байна. Бодоод байхаар би одоо ингээд Jack Ma ч биширдгүү, Elon Musk ч биширдгүү, Zuckerberg ч биширдгүү, номын ч уншдаггүй. Гэхдээ урам зориг бол өдөр болго авч идэг. Ерөнхийдөө нэг яг уу байгальд илүү урам зоригийг илүү экстрим нөхцөлд уулан давирахаар их авна. Одоо ерөөсөө ууланд бол би маш их авирдаг. Тэгээ экстрим юмыг их туршдаг. Тэрнээсээ их урам зориг авна. За хамгийн энгийн арга гэх юм бол өглөө YouTube дээр motivational тийм дуу, story, short story-нууд байдаг. Тэдрийг ингээ хайжгаад тавьчихдаг. Одоо нэг хөлгүү болцсон залуу, явж чадхаа болсон залуу тураад явлаа, мавлаа гэх тээ. Нэг тиймэрхүү фантази тийм жоохон давс перцэгтэй тиймэрхүү story-нд айгүйх байдаг YouTube дээр. Тэдрийг үл үзэнгүүт чинь л амар их цэнэглэгдэн л дээ. Тэгээ хамгийн гол дүрийн ч санахгүй л дээ бас. Тэгээд яг тийм юмыг бол баг байнга үздэг. Өглөө болгоно нэг 2-3 бичлэг үзэл. Тэгээ нөгөөх нь жоохон цаг байх юм бол хэтэрхээр яг энэ хүн үнэхээр байсан юм уу гэж Википедиа ухаа суучна. Тэр нэг бас асуудалтай. Яг энэ хүн үнэхээр тийм байсан юм уу? Үнэхээр одоо юу хийж байгаа? Тэг кино үзэхээр бас тэгнэ. Болсон явдал гэх юм бол за одоо наркос үзлээ гэхээр те Эскобар чинь одоо яг яасан ийсин гэдэг ингээд нөгөө киногоо үзэхгүй нөгөө Википедиа ухаа авчихдээ. Тиймэрхүү юм чинь хамгийн том мотивац л та. Та түрүү хэлсэн шүү дээ. Экстрим юм хийх дуртай гэд. Тэгээд таавал хамгийн экстрим юм хийсэн л дээ баг Монголд те. Dakar Rally гэд уралдаанд баг Монголоос хамгийн анх удаа явсан тийм ээ. Хамгийн анх биш ээ. Анх бол манай найзууд л явсан. Тэгээд бол доторлоо. Мэргэжлийн бус хэрнээ баг анх удаа явсан. Мэргэжлийн бус хэрнээ явсан гэх юм бол экстрим гарцаагүй юм. Энэ дээр та нөгөө хавар TED Talk хийсэн байсан. Тэрийг яг хуу зарим залуучууд сонссон байж магадгүй. Сонсоогүй залуучууд бас их байгаа. Тэгэхээр би тэр сториг бас заавал яриулмаар байна л та. Dakar Rally-д яагаад явах болсон юм? Яагаад заавал тийм экстрим өөрийгөө алчч мэдэх тийм зүйл ер нь хийх хүссэн юм бэ та? Яагаад ер нь одоо ийм маш их эрсдэлтэй алхам яг энийг яг нөгөө адреналин аддикт гэж нэрлэдэг л дээ. Хүн ингээд экстрим юм хийгээд адреналинаар ингээд өөрийгөө цэнэглээд тахчихсан маа. Бид нар бас нэг яг онцгой зүйл л дээ. Хар тамхи гэж нэрлэдэг. Уралдаан руу орсон хүн бол яг хар тамхинд орцсон гэдэг ингээд өөртөө хуудас авахгүй $50 гутлыг ямар үнэтэй юм бэ гэсэн машинда $500 хямдхан юм байна гэж авчдаг байхгүй. Тэгсэн ингээд нөгөө нэг өмдө 3-4 жил өмсөө явж идэг. Машинда болохоор одоо 2-3 жил сар болцсон юм ингээд солиод идэх байхгүй. Тэгээ яг нэг адреналин тийм донтчихсан. Энэ өөрөө хамгийн аюултай дон л доо. Тэгээ адреналины дон учраас хамгийн адреналин ингээ жишээ нь би одоо даунхиллийн дугуй ундаг байлаа гэхэд дараад мотоциклийн уралдаад эхлэхэр чинь нөгөөхөө унахаа бэлчиж байгаа байхгүй. Ягаад гэвэл нөгөөх нь илүү экстрим учраас илүү адреналин авдаг. Илүү адреналин авж иж тайвширдаг. Тэгэхээр
тэр адреналины дон байна. За Дакарын хувьд гэх юм бол шал өөр зорилготой л явсан л та. Яг мөрөөдлөө биелүүлээ. Миний нэг мөрөөдөл чинь тэр Дакар гэдэг тэмцээнд орж үзэх. За би машины хувьд мэрэгжлийн тамирчин ч гэсэн машинтай явна гэдэг чинь 12 багийн бүрэлдэхүүнтэй явах хэрэгтэй. Тэр болгоны такс, сонгоцны зардал гэхээр дор $2 сая зарна. Тэгэнгүүт мотоциклтэй бол нэг $100,000 явчих болох юм байна гэж тооцоо хийгээд 32 настайдаа мотоцикл анх удаа мотоцикл унж утсан. Унахтаа бүр шууд уралдааны мотоцикл унаад шууд тэмцээнд ороод сохроо азар төрүүлээд тэр нь тэгээд адреналин аддикт болгоод тэгээд одоо ингээл орой унт хулгандаа бич ингээл манай хүн яадаг шүү дээ. Чи ясаа хаазалж яадаг хөрөө хаазалж яадаг гэл. Унтахтаа яг нэг юм тайвшрал авдаг. Хүмүүс хонь тоолдог шүү дээ. Би ч болохоор тэгээд нэг хэдэн андын нуран муран дээгүүрээ чадахгүй юм байж ингээд сэтгэхүүдээ ингээд төсөөллөөрөө хаазалж жаал унтсан шүү дээ. Тэгээд яг Дакарт орсон зорилго нь мөрөөдлөө биелүүлэх байсан. Тэгтээ ороод бол өөрийгөө олсон. Өөрийгөө яаж олсон бэ? Тэрийг би өшөө жоохон дэлгэрүүлж бас яриулмаар байна. Яаж олсон юм бэ? Заримдаа ингээд энэ түүхийг ингээд ярихаар ингээд зурагдсан пенцэг санагдаад байдаг шүү дээ. Ингээл байнга яриад ямар сандаа нэг болоог үтсэн шүү дээ уул нь. Даанч хүн үздэггүй болохоор. Тий. Яг олон юм дээр л олсон л доо. Жишээ нь Дакар явах үед бол миний санхүүгийн байдал маш хүнд байсан. Асар их өртөө болцсон. Тэгээд айгүй олон төсөл дампуурсан байсан. Ерөнхийдөө нэг бас Дакарын өмнө нэг ингээ яриаж явах урт болоод байна гайгүй юу? Цаг байна бит. G-Mobile-ыг ингээ айгүй их эхлэн их дээр байсан. G-Mobile-ыг анх хийж яхад 2006 онд чинь би чинь G-Mobile-ыг байгуулчихсан. Өөрөө захирлан болохгүйгээд болоогүй. Тэгээд тухайн үед хамгийн сүүлийн Lexus ундаг, тагнуулын газрын даргын дугаартай. Тэгээд одоо дан 0-тай бас утасныхан дугаар нь тийм их өнгөрөө байсан юм аа. Манай найзууд одоо ч гэсэн хэлдэг. Тэгээд их өнгөрөө байсан. Одоо яг ерөнхийдөө бол бас 10 жилдээ ч гэсэн дандаа л урилгаар л явдаг байсан нөхөр. Тэгээд би яач ч унсан, хуушур хийгээл босч ирнэ гэж ярьдаг байсан. Яач дампуурсан, хуушур хийгээл босч ирнэ гэж байнга ярьдаг байсан. Дампуурлаа. Хүссэн юм үзүүгээр болсон. 4-5 жил босож чадаагүй. Тэгээд хуушураа бас хийх гэж үтсэн. Тэгээ бас зүгээр ингээ гараараа хуушур хийчихгүй нэг хуушурын машин хийгээд нэг франчайз хиймэнгээ судлаад тэгээд нөгөө тэн дээрс нэг ойлгосон юм юу гэхээр хуушур хийвэл мөнгө олохоор байсан. Гэхдээ миний хүсэж исэн юм хүсэл мөрөөдөл тэр биш. Өнөөдөр хүртэл цорын ганц удаа хүсэл мөрөөдөлсөө өөр юм хийх гэж оролцсон тэр юм бэлээ. Тийм учраас ингээл за арайчтай янараа чи хуушур хийх гээд тахтаа яадаг юм бэ? Уул нь айгүй том зах зээл одоо ч хийсэн болно шүү дээ. Тэгвэл миний хүсэж байгаа юм хуушур хийх биш, мөнгө олох биш, бизнес хийх биш байсан. Шинэ юмыг туурчих, зохион бүтээх. Тийм учраас хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг даахгүй, амьдралын зорилгоо олохгүй учраас юм хийдгүн байна гэдгийг ойлгосон байсан. Олон бүтлгүй төсөл хийгээд дампуурлалтаа орцсон байсан ч гэсэн нөгөө хуушураа хийхгүй л яваадсан. Тэгэнгүүт нь өөрийгөө дээрээ тухайн үед тавьсан дүгнэлт нь юу гэхээр за арайч чи унж болоогүй юм байна. Дахиад шалдаа унтал унах хэрэгтэй юм байна. Тэнгүүдээ дахиад өөр тавьсан. Одоо тэр Дакар явах чинь нөл өөр шүү дээ. Яг нөгөө олон найз нөхдүүд намайг яаж хөдөлмөрлөлтийг мэддэг учраас итгэл дэмжээл. Тэгээд тэнцээ очиж мөрөөдлөө биелүүлээ. Тэгээд тэнцээ чи 14 хоногийн хугацаанд 10,000 км уралдахдаа бол 3 хавирах угархаа. Тэгээд байнга ингээ өчнө амдах уугаад хамаг булчин суларцсан нэг зомби шиг л нөхөр явж исэн л та. Тэгээ явж байхад бол яг ингээд би чинь сонирхогч хүн мотоциклоч баг айтайхан эргэж чаддгүй хүн чинь тэнцээ мэрэгжлийн тамирчдын донд ороод ингээд одоо тэр нэг юм дурсамж айгүй гардгүй. Богдуулч манай найз урд жилийн явчих богдуулчиг илсэн махан байдгаа гэхээр за өстой шааж ин даа гэл. Богдуулчиг би чи Монгол улс зөндөл манхан мэднэ шүү дээ. Богдуулчиг махан байна ч гэж юу ах вэ гэсэн чинь нөөх чи яг үнэхээр байж байгаа байхгүй. 50 градус ялуу. За мэддэг бүхэлээрээ л хараалаа хэлээ. Одоо яадаг тэмцэн хэрэг ингэж хүн яргалж ийдгийг. Тэгээ нөгөө нүдэн дээр чинь нөгөө нэг тамирчид чинь ингээл зарим нь 5 минут, зарим нь 10 минут бол гараад байгаа байхгүй.
Тэр чинь би чинь баг гарах гэж нэг 3 цаг ноцолж байгаа байхгүй. Сүүлдээ моцигл нь намаа гаргаад байгаа мó, би моциглоо гаргаад байгаа мó бөө мэд. Тэгэл гараал ирсэн 11 тамирчин яг надтай ноцолж байгаа гарч ирсэн. За ингээл нэг юм давлаа да гэсэн чинь нөгөөх чинь ингээ яг 30 км. 30 км ч айгу жоохон сонсогч байгаа биш. Яг дан тийм хэдэн зуун метр тутам би махан гэдэг чинь аимшиг юм харагдаж байгаа байхгүй. 30 км тийм махан байнгут. Шууд тэнцээ байсан хүмүүсийн 7 ингээ буугаад өгсөн байхгүй. 11 жилүүдээ тий. Бөө боли гэд. Тэд нар болохоор би бэлтрийн хувьд ур чадрын хувьд надаас хамаагүй илүү. Тэн дотор тэгэл гүрийсээр гал явсаар гал 3 авирах уурхаач гисэн. Явцаар гал гараад ирсэн. Дунд нэг гатсан. Хиймэл дагуул явц аваад эхнэр лүгээ залгаад. За 3 авирах уурчлаа. Барендач орохгүй нэ. Атакамагийн цөлд гацчлаа гэсэн чи. Надад одоо яг ерөөсө тэр нэг гарахад бэлэн байж исэн. Манай хүн эрүүл мэндэ одоо амьд эргэж ирээ гэж угаасаа л ойлгомжтой л тэгж хэлэх ёстой шүү дээ. Тэгж хэлээгүй байхгүй. Яваарай. Хүүхдүүд чинь чамайг харж шүү. Хоолоо зэнгрээл өөлдгөө өн чинь нэг нулимс гарангаа алдаал. Тэгэл за явахаас тавь. Тэгээ явсныхаа дараа яваа гараад ирсэн чинь ерөөсөө хүмүүс гайхаад байгаа байхгүй юу. Үгүй наадах чинь одоо ингээд наатны чинь санд 30-аа тамирч үлдсэн. Чи ингээд яваа гараад ирлээ. Тэгэнгүүт л яг ингээд хүн ингээд бодчих сэтгэжил чадвал тасралтгүй өөхгүй зүтгэж явах юм бол бүх юмд хурж болдгийм байна гэдгийг нэг ойлгож байгаа юм л та. За тэгж нэг одоо өөрийгөө олох ч юм уу. Асуулт нь юу байлаа да мартчих. Тэгээ дараагийн нэг бас ойлгосон юм их юм бол одоо нэгэн зурагдсан бенз болж байгааг ярьчих л та. 13 дахь өдөр нь бор ингээд эрүү зураад хөөс сахраад ингээд андын нуруунд дээр ингээд нүд ингээд 4-5 давхарлаад 2 давхарлах юу ч ингээд харангууд гаццсан байж исэн. Босож чадахгүй. Нэг 2 галланд одоо найзууд болцсон. 2 галланд ирээд намайг босгоод нэг нь моцигл дээр өргөд тавьчаад. Яваарай гэд. Нэг юм яриад л идэг. Би сонсохчгүй. Ингээ амнаас хөөс сахраад ярьж чадахгүй. Өрүүлдэж барьж чадахгүй. Хайланч өрүүл юм бүү мэд. 4-5 л өрүүл харагдаад идэг. Тэгээ байжсэн чинь нөгөө Rocky гэх кино гэдэг шүү дээ, тий. Нөгөө чинь кино санахгүй гэснэ одоо амар сайн Сильвестр Сталлоне тоглосон. Нэг ингээл 11 үе зодуулж ирсэн ал яг охинооч хардагчлгүй эхнэрээ хараад сүлийн нэг раунд нь нүүр нүдгүй болцсон хөрч босч ирээл авраг болчдөг. Тэрийг харчаал кино. Ийм гэж юу эсэ. Тэгсэн чинь нөгөө 2 галлант чинь нэг нь нуруунд дэр згсэн Mongolians Never Stops гэд ганцхан өгүүлбэр хэлсэн. Яг бие махбодын хувьд бол яг ямар ч сэргэх боломжгүй байсан. Яг тэр үгэн дээр ингээл яг ингээд нэг батарей дүүрж байгаа юм шиг болж ирээл хараа зүгээр болол яг ганцхан тэр үгэн дээр тэгэнгүүт ерөөсөө яг дахиад 189 км дээр андын нуруунд гүр яваад баринд орцсон. Тэгэл өглөө нь бодоод за 11-ийн хил турчсан. Тэр чи 10 хоногийн дотор ийм бие махбодын хувьд бол одоо 3 хоног унтаагүй ямар ч боломжгүй нөхцөл байдал. Яагаад тэр үг хүчтэй нөлөөлөв? Тэгэхээр ерөөсөө хүний зовлон зүдгүр гэдэг хаана идэм бэ нэхэр тархинд л идэм бэ гэдгийг л амар сайн гүнзгий ойлгосон л доо. Маш гайхалтай түүх байна. За тэгэхээр би ингэж бодож ин л да сонсоод ерөөсөө та тэр одоо том тэмцээний ард гараа тий. Тэр том олон үргэлжилсэн элсэн махныг даваад ирсний дараа ер нь баргийн ажил нэг хүнд хэцүү санагдах болцсон бах тий. Тэр зөв үү? Ерөөсөө яг тэрэнд явж ирээл ерөнхийдөө миний зовлон гэдэг юм чинь юу ч юм байна. Миний тэр өөр ширгээд байгаа юм чинь өчүүхэн зүйл юм байна. Яагаад гэвэл хүн ингээд уулын өрөө дээр гарахтаа одоо бид чинь богдуулын өрөө рүү гарахтаа зарим хүмүүс чинь майлдаг шүү дээ. Би бол гүйчдэг л дээ. Тэгтээ яг ингээл одоо бол алхна л та. Тэгтээ ингээд нилээ ядарч гардаг. Гэтэл одоо жишээ нь Алтай даван богдын өрөө дээр юм гарахад бол ингээд уус тэргүүр доогуур ингээд зовд зүдэрдэг уус айгу жижигхэн байдаг. Гарсан хойно бол эн чинь амархан байсан юм байна шүү дээ. Яг тэр сэтгэхүйг болоод авцсан.
зовлон гэдэг байгаа. Энээс чи илүү хэцүү юм хүмүүст авчдгийг юм байна. Өөрөө бодоод л авч чаддгүй юм байна. Тийм учраас өөрийнхөө тэр зорилгоо айгүй өндөр тавьчих. Одоо өнөөдрийн байгаа зовлонгоо дэржигнүр тэ жижигхэн даваа нухчаагээ ботчихъя гэхээр энэ бүхэн айгүй хялбарлцдаг юм байлээ. Тийм учраас одоо өнөөдөр хүртэл одоо ингээд тэрнээс хэд дахин хэцүү зовлон бэрхшээл тулгарч байгаа ч гэсэн тэрийг мэддэг болцсон учраас ингээд гандан борохгүй яваад л идэг юм байлээ. За зовх хэрэгтэй мэй шүү залуучуудаа. Тодорхой хэмжээнд зовх хэрэгтэй биш ээ. Зовх юм бол над шиг царайтай болно. Ягаад гэвэл би ч одоо нүрээ байнга хөлдөөж түлж идэг учраас их эрт төгшрөн. Зовх хэрэггүй шүү залуусаа. Өөрийгөө сорих хэрэгтэй. Энэ ялгаатай. Тийм. Буруу хэлсэн байна уучлаарай. За. Ярьслага маань ер нь нэлээд өгч чинь тэгээд сүүлийн нэг хоёр асуултыг асууя. Би өдөр нөгөө панел хилцүүлгээр ирээдүйн сэдвэр ярьсан. Ирээдүйн талаар одоо ирээдүйн өөрчлөлт нь яаж бэлтэх вэ те? Тэр талаар маш сонирхолтой ярилцлагыг хилцүүлгийг өрнүүлсэн байгаа. Тэгээд энэ асуултыг бас танаас асуумаар байна. Та одоо Монгол улсынхаа ирээдүйг яаж харж байна те? Үүнд одоо энэ ирээдүйг сайхан болгохын төлөө залуучууд бид нар ер нь юу хийх ёстой вэ? Та залуучууд тандаад ер нь юу гэж хэлхийг хүсдэг вэ? Ирээдүйн мэдээж гэрэлтэй сайхан. Армагеддон боллоо ч гэсэн гэрэлтэй сайхан шүү дээ. Ямар ч үсэн яг ирээдүй гэдэг чинь яг ямар хугацаанд вэ гэдгээс шалтгаалаад ондоо. Монгол улсын ирээдүй залуучдын ирээдүй бол үнэхээр нээлттэй сайхан байна. Өнөөдөр бол та бүхэн бол Монгол улсын ирээдүй гарцаагүй юм уу? Бидрийг бодох юм бол одоо бид нар гэхэр чи би ч одоо хөгшүүдэд ордуулчаад байна шүү дээ. Тэгэхээр интернет гэж юм бүхэнд нээлттэй хамтхан болсон байна. Би ч Мөсөөс хөөгцөн шалтгаан үнэгүй интернетэд суухын тулд хичээлээ хийсэн хүн шүү дээ. Тэгэхээр за одоо айгүйх олон менторуд байдаг болсон байна. Тухайн үед хинч заа зөвлөх хүн байдгүй байж ядаж нэг ментор хүнээс алдааг нь давтсан ч гэсэн сонсцсон байхад бол олон ямиг товчилж болдог. Өргөн мэдлэгийг одоо хавтгаа болцсон дэлхийгээс хизээ хаанч хүсэл зориг байх юм бол сурж болно. За тэгвэл хамгийн гол нь одоо хэлэх юм бол залуучууд бол мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Яг том мөрөөдөлтэй. Тэр мөрөөдөл чинь бол мөнгөтэй болох бизнес хийх биш шүү. Хүүхэд насныхаа мөрөөдлийг дагаад тэрийгээ сонсоод тэрэндээ хүрэхийн төлөө зориг тавих хэрэгтэй. Тэгээд тэгжээж хүн аз жаргалтай байдаг. Юу хийхийг хүсэж байгаа юм те. Тэр мөрөөдөл чи нисгэж болох юм уу? Нисгэж болох ч юм мэдээ зоригтой хүрснийхаа дараа сансрын нисгэж болох ч юм уу. Эн чинь болохоор хүүхэд насныхаа мөрөөдлийг заавалчгүй дагаарай гэж хүсэж байна. Мөрөөдөлтөө үргэлжлэхийн тулд зоригтой, зорилгоо шатлсан байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэрийгэ дагах ёстой. Тэрнээс эцэг гэх юм уу нийгмийн хүлээлтээр бид нар явах ёсгүй. Заавал нэг мундаг банкир ч юм уу, мундаг бизнесмен ч юм уу. Одоо яг өнөөгийн нийгмийн яг бидний үеийнхэн бол их золиосно гэж хардаг. Эцэг гэхийн хүлээлт, нийгмийн хүлээлт нь заавал нэг 30 гарахаас өмнө хүүхэдтэй болоод сайн нөхөртэй болох гээл. Одоо эмэгтэй охтуудын үед айгүйх байдаг шүү дээ. Тэр чинь бол эцэг гэр бүлийн хүлээлт. Гэтэл тэр хүний чинь хүсэл мөрөөдөл өөр байхгүй. Заавал нэг мундаг бизнесмен болоод найз нөхдүүд одоо ингээл ялангуяа бидний үеийнхний дунд одоо 10 жилийн хугацаар тэр лаанд унтсан байлээ. Тим юмд битгий өөрснийгөө хуурж програмчлаач. Мөрөөдлөө даг, хүсэл мөрөөдлөө даг, тэрэндээ зоригтой бай. Дахиад нэг юм бол хоббитэй бай. Хоббитэй байх гэдэг чинь аз жаргалын үндэс шүү. Хоббигүй хүн бол мэдгүй уучлаарай хоббигүй хүн айгүйх байдаг юм билэ. Миний хувьд бол хоббигүй хүн бол яг амьдралын утга учир нь юу юм бэ бас сайн ойлгодог шүү дээ. За маш их баярлалаа. За би сүүлийн асуултаа тавья. За манай сүүлийн асуулт бол уламжлал ёсоор ямар асуулт байдаг вэ гэхээр та энэ одоо манай ярьцлагад хэнийг санал болгох вэ? Хэний ажлын арга барилтай танилцахыг хүсдэг вэ? Эсвэл магадгүй одоо залуучууд танилцвал маш өгөөчтэй вэ? Миний хувьд асуудал гэх юм бол тэр одоо түрүү ярьж ирсэн нөгөө энерги зөв зохицуулж чаддгүй, ажлаа хуваарлаж чаддгүй хүн. Тийм учраас айгүй олон ажлыг зэрэг ажиллуулахын тулд ингээд 4 цаг унтаад байгаа чи өөр юм муу бизнесмен байхгүй. Тийм учраас хангалттай цагаа нойроо авч чадахгүй байна. Айгүй олон төслийг замбраагүй явуулж байна.
Миний хувьд бол яг Монгол залуучууд одоо та бүхэн сайн мэддэг. Хамгийн үлгэр жишээ аваад би өөрөө одоо тэр хүнээс сурах гээд оролдоод байгаа юм бол Око Бат Октябрь гэж залуу. Окогийн хувьд бол миний сурахыг хүсэж байгаа 3 юм байдаг. Нэгдүгürt нь болохоор цагийн менежмент. Үнэхээр супер. Цагийн менежментийг маш сайн хийдэг. Ажлыг 30 минутаар төлөвлөөд дараагийн 30 минутанд нөгөө ажлыг хайж чаддаг. За одоо energy management буюу одоо тэр эрч хүчээ зохицуулахтай бол бас маш сайн бясалгал хийдэг. Бясалгал хийн гэхээр одоо завлаа суухыг хэлэхгүй шүү. Тэр чинь айгүй олон янзын арга байгаа. За 3 дугаарт нь болохоор хүүний хөгжил дээр бол үнэхээр мундаг. Өөрийгөө хөгжүүлэх, бие бэлтраа хөгжүүлэх, эрүүл мэндээ хөгжүүлэх, эрдэм мэдлэгээ хөгжүүлэх гэдэг дээр бол тэр хүнээс сурах юм бол маш их. Тэгэхээр нөгөө та бүхэнд Оког санал болгоё. Тэр өнцгөөс нь харж үзвэл одоо нөгөө стартапын загалмай цэцэг гэхээс илүү тэр хувийн талынх нь өөрийнх нь чадвар бол үнэхээр мундаг залуу байгаа. Тэр залууг л зөвлөх юм да. За. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр энд манай амплаг арга хэмжээнд хүрэлцэн ирж урам зориг өгсөн маш сайхан ярилцлага үрдүүлсэн танд маш их баярлалаа. Тэгээд удахгүй ярилцлага маань Unread вебсайтаар маань гарна. Тэрнээсээ өмнө танаа офис дээр зочлоод бас зургууд авна шүү. Тий. Өшөө дэлгэрүүлж ярина шүү хоёулаа. Одоо ч офис байдгүй шүү дээ. За. За маш их баярлалаа.